За бүгд өдрийн мэндэ. Надад бол зүгээр сонсогдож байгаа бах тий. Таад маань асуух зүйл. Давхар чатаар бичиж асуугаад яваарай. За тэгээд өнөөдөр таажтай дадлага ажиллаараа ер нь төлөвлөгөө талаар илүү ярилцах байгаа. За тэгээд өнөөдрийн дадлага ажлаас холбоос нэг хотын хэмжээний мэдээлэл өгөөд ер нь төлөвлөгөө хэрхэн боловсруулдаг тий тэр талаараа мэдээлэл өгөөд тэгээд таажтайгаа өөртөөхөө бизнесийн төлөвлөгөөг гаргах юм зорилготой байгаа. За миний хувьд болохоор Diamond Academy-даа сургалтын менежер хийдэг. За сургалт хөтөлбөр чиглүүлэг тий. За сургалт хөтөлбөрийг одоо боловсруулах ямар сургалтуудыг зарлах вэ гэдэг юм тэр талаараа илүү чиглүүлж ажилладаг байгаа гэсэн. За тэгвэл хамгийн түрүүнд одоо бизнес хийж байгаа хүмүүс маань яг ямар төрлийн бизнес хийж байгаа вэ таад маань? Манай бичээд өгөөрэй. За таад маань хариулт боломжгүй бол бичээд өгөөрэй тий. За тавилгын бизнестэй хүн байгаа. Тэгээд алгааны бизнестэй байгаа. Гоо сайхан бас байгаа. За ер нь төлөвлөгөө гаргасан байгаа байх гэж бодож байна. Тэгээ ялчгүй бизнес гэдэг бол төлөвлөгөө хамгийн түрүүнд чухал хэрэгтэй. За дээрээс нь төлөвлөгөөний дагуу одоо яг хэдэн төгрөг олох гээд байгаа тий. За тэгээд тэрэнд хүрэхийн тулд ямар төлөвлөгөө гаргах хэрэгтэй вэ ингээд бид нар бол ахын шатны төлөвлөгөө гаргасан байх гэж бодож байна. Тэгэхээр таад маань яг төлөвлөгөө гаргахад ер нь ямар зүйлүүд сургалтын бизнес гэдэг юм тий. Ямар зүйлүүд тулгарч ийн яг төлөвлөгөө гаргах гэхээр тэр талаасаа ярилцаад тэгээд ер нь үнцээ руугаа орё гэж бодож. Хариулах боломжтой хүмүүс маань байна уу? Меканегэд. Сургалтын бизнес хийдэг. Энэ хүүхдүүд чимээг байгаа чи сонсогддог юм. Тэгвэл сургалтын бизнес хийдгээгээд саяны ирсэн чатан дээр нь хариулаад явчих гэж бодож байна. За таад маань ер нь төлөвлөгөө гэдэг бол бидний хувьд бизнесийн авч явах тий хамгийн чухал зүйл байгаад байгаа. Тэгэхээр төлөвлөгөөгөө бид нар гаргахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой юм бэ гэхээр төлөвлөгөө гэхээр нөгөө хүмүүс маань за ер нь бол Diamond Academy сургалт хөтөлбөрч гэсэн бүтэн жилийн зураглалаа бол гаргацдаг. За тэгээд энэнийхээ хүрээнд одоо хид хідэн хөтөлбөр ямар сургалт байх юм. За тэр сургалтаа одоо юу гэдгийг те төлбөртэй нь хэд байх юм. За тэгээд үн төлбөргүйгээр мэдээлэл хүргэхээр зөвлөгөөнүүд нь хэд байх юм ингээд план хэлбэрээр бол төлөвлөгөөгөө их 12 сар хүртэл гаргацдаг. За мэдээж төлөвлөгөөн дээр хамгийн чухал нь болохоор одоо улирлаа тий мэдэх ёстой. Тэгээд сараа бас нөгөө тодорхойлох ёстой байгаад идэг. Тэрний юу юм гэхээр одоо шинэ жил тий за бид нар нөгөө тогтмол баяр болдог цагаан сар гэдэг ч юм уу. Энэ баяруудыг тохиолдуулаад төлөвлөгөөгөө боловсруулах юм. Тэрнээс бол нэг шинэ жилээр сургалт хөтөлбөр зарлаад байвал хүн бас хүмүүс суух магадлал бага штэ тий. Гэх мэтчлэн тэгэхээр төлөвлөгөө гаргахын тулд яг энэ сард хідэн ямар баярууд байгаа. За тэгээд одоо манай академийн бас онцлог нөгөө хүүхдүүд рүүгээ сургалт хөтөлбөр явуулдаг учраас
сурагчдын амралт хэр байгаа, хэдэн сард зарлагдж байгаа гэдгээ эхлээд тодорхойлох гэсэн үг. Тэр бид нэр ямар ч бизнес хийж байгаа дээр эхлээд өөрсдийнхөө юг тодорхойлох хэрэгтэй гэсэн үг. За, дайны ректемийн хувьд болохоор за өсвөр насны хүүхдүүдээс сургууль хөтөлбөр явна гэд ингээд зорилготой биш шүү дээ. Тэгэхээр тэр зорилгоогоо хүрээнд бид нар бол одоо бидний гол одоо өөх мэдээлэл өгөх хүмүүс бол хүүхдүүдээс илүү эцэг эхчүүд. Яг л тэр хүмүүс маань сонголтоо хийж хүүхдээс суулгана. Тэрнээс бол хүүхд сонирхсан ч гэсэн яг төлбөр дээр очиж эцэг эхчүүд л хийдэг тийм. Тэгэхээр бид нар эцэг эхчүүд рүүгээ чиглэсэн одоо хүүхдүүдтэй сургууль хөтөлбөр явуулж байгаа ч гэсэн эцэг эхчүүд рүүгээ чиглэсэн бас сургууль хөтөлбөрийг одоо мэдээллийг илүү оруулдаг гэсэн үг. Тэгэхээр та ямар бизнес хийж байгаа тэрнийхээ дагуу гол юугаа миний одоо чиглэх хүмүүс маань юу юм бэ гэдгээ гаргаж ирээд тэрнийхээ дагуу төлөвлөгөө гаргах гэсэн. Ээжүүд юм уу, эрэгтэй хүмүүс юм уу, эсвэл хамт олон юм уу? Одоо юу гэдгийг зөвхөн тийм бизнес хийдэг байгууллагч юм уу гэдэг. Тэрнээсээ шалтгаалдаг гэсэн. За ингээд төлөх нь 12 сарын ингээд төлөвлөгөөгөө гаргачаад эргээд нэг план зүйл буюу энийгээ жижиглээд сар-сарда хуваарлаа гаргаа явчихдаг гэсэн. За анхээр ямар төлөвлөгөөтэй явд юм бэ гэхээр бид нар болохоор 5 жил 1 жилийнх за тэгээд улирлынх сарынх 7 хоногийн өдрийнх гэж ингэж явдаг. Тэгэхээр төлөвлөгөө гэдэг зүйл дээр болохоор бид нар яг төлөвлөж явж чаддаг. Тэгээд төлөвлөлөд бол чадчихдаг. Гэтэ хамгийн чухал зүйл нь болохоор төлөвлөснөөхөө дараа үр дүнгийн буюу эргээд нөгөө нэг холбоо хяналт гэдэг зүйл нь хамгийн чухал байдаг гэсэн. За маш гоё ингээд төлөвлөгөө гаргаад за 7 өдрийн төлөвлөгөө хийжлээ, бүтэн жилийн төлөвлөгөө гаргачлаа тий. Тэгсэрнээсээ эргээд хянахгүй байх юм бол энэ нөгөө нэг үр дүн байхгүй байгаад идэг. Гэсэн тий. За хамгийн чухал нь юу вэ гэхээр бид нар 7 хоногт ингээд төлөвлөгөө гаргаад за урлагийн төлөвлөгөө гаргалаа, сарыгаа төлөвлөгөө гаргалаа тий. Гэхдээ бид нарын хамгийн чухал зүйл нь болохоор юу юм гэхээр тэр бүтэн жилийн хугацаанд гарсан төлөвлөгөө байгаа шүү дээ. Тэр төлөвлөгөөндөө за нийтдээ манайх нэг энэ жилийн хугацаанд эцэг хүүхдүүдэд болол тэгээд 5 сургалт зарлаа гэж бодъё тийм 5 сургалт зарлаа. 5 сургалтанд хэдэн хүүхд авах гэдэг юм гэдэг тодорхой тоо байна. Тэр хүүхдүүд авч чадсан юм уу? Авч чадаагүй бол юунаас шалтгаалсан? Авч чадаагүй бол юунаас шалтгаалсан гэдгийг эргээд үр дүнгийн харж иж энэ төлөвлөгөө илүү үр дүн сайн явна гэсэн. За одоо яаж вэ? Давхар сонсогдоод байна гэд. Одоо зүгээр байна. Нааша дээш очих юм уу? За яах. Гайгүй байна гэж тий. За төлөвлөгөө болвол маш том одоо план зураг гаргасан ч гэсэн хамгийн чухал нь жижиглэх нь чухал гэсэн үг. Окей, тэр юу 200 хүүхдэд сургалт авах гэдэг юм байна. Ямар сургалт авах гэдэг юм тий. За гэдэг ч юм уу. Тэгэхээр бизнесийн сургалт явуулж ийн гэж тий. Тэгэхээр таны бизнесийн сургалт дээр одоо юу гэдэг яг хэн хамрагдах хэвтэй гэдгийг эхлээд зорилтод бүлгээ тодорхойлно гэсэн үг байхгүй. Хэн зориулах хэвтэй. За хоёрт нь болохоор тэр та бүтэн 1 жилийн хар төлөвлөгөө гаргачих тий. Тэрнийхээ дараагаар улирлаар нь гаргаж байгаа. 1 2 3 дугаар улирал, 4 дугаар улирал гэх тий.
Тэнгүү тэр улирлаараа гарангуудаа тэр чинь ингээд жижигсэд явж штэ. Тэрнийхээ дараа сарынхаа төлөвөө гаргаж байгаа. Яг нэг юм 3 сургалтыг л зарлаж байна. Эсвэл энэ сартаа нэг юм 2 сургалт дээр илүү авъя гэдэг ч юм. За тэнгүүтээ тэрийгэ жижиглэхэд 7 хоногор. За ингээд төлөвөө гаргасны дараа бидний хамгийн чухал зүйл нь үр дүн юм аа гэдэг байгаа штэ. Одоо яаж төлөвөө гаргацсан? Яагаад одоо энэ 7 хоногийн төлөвлөгөөн дээр 80 нахтын хувьд ч гэсэн одоо сургууль хөтөлбөрийнхөө төлөвлөгөө гаргаад, планы гаргаад 7 хоног сараар удирдлаар нь төлөвлөөд за тэгээд хүүхдүүдтэй болохоор одоо юу гэдгийг те багш нартай болохоор байрлаад өгчдөг гэсэн. Тэгээд бид нар 7 хоногт болох нэг удаа ингээ ярилцаад за яг ямар явагдаж байна те сургууль хөтөлбөр чи яаж явагдаж байна? Хэдэн үнэтэй байна? Одоо юун дээр анхаармаар байна? Яг тоондоо гүйцсэн үү? За тэгээд ийм зүйл ингээд 7 хоног болгон ярилцаа явчихдаг гэсэн. Хэм бол энэ 7 хоног болгон ярилцаад явж байгаа юм маань илүү үр дүнтэй байгаад идэг гэсэн тийм. За эннийхээ дараа болохоор нөгөө 7 хоног улирлын сарынхаа жилийнхаа үр дүнгийг харьцуулдаг явдаг. За төлөвлөгөөн дээр хамгийн чухал зүйл нь бас нэг анзаарах бидний одоо алдаад байдаг ч юм уу эсвэл одоо яг бизнес хийж байгаа хүмүүсийн алдаад байдаг зүйл нь болохоор маш том тоо тавиад идэх тийм. Одоо гинтийн биднээс шилтгаалахгүй бас юм зарим зүйлүүд байна шүү дээ тийм. Жишээ нь ковид гарлаа окей гэдэг ч юм уу. Тэр иймэрхүү зүйлээс болоод бид нар магадгүй сургууль хөтөлбөрөө явуулж чадахгүй гэж болно тийм. Гэхдээ тэр үр дүндээ буюу төлөвлөгөөндөө хүрэхийн тулд өөр ямар зүйлийг хийж болох юм бэ? Гэдгээ төлөвлөгөөн дээр гаргаж ирнэ гэсэн үг. Нөгөө нэг А хувилбар байла тэгвэл Б хувилбарыг гаргаж ирэх юм шүү дээ. Төлөвлөгөөн дээр. Ийм байх нэ. За дараагийнх нь болохоор энэ дээр харагдаж байна тийм. Сургалтын төлөвлөгөөгөө бүтэн жилээр сараар ингээд 7 хоногор төлөвлөх нь илүү наривчилж одоо бүгдээрээ бизнес дээрээ төлөвлөгөө гаргая тий. За тэгээд төлөвлөгөө гаргахын тулд болохоор биднэрт ийм зүйл хэрэгтэй. За энэ болохоор миний таадтай харуулж байгаа жишээ өөрийнхөө ажлыг мөндөс нь манай даямдагтай минь багш нар бүгд энэ зүйлийг ингэж хийдгээ гэсэн үг. Энд дээр болохоор юу гэхээр яг энэ чухал яаралтай тий одоо яг хийх ёстой ийм зүйлүүдээ ингэ биччихдэг гэсэн үг байхгүй. За энэ дээр тааж маань харж байгаа бол ийм 4 хүснэгтэй байна. Тий яг өнөөдөр хийх ёстой ажлууд нь юу юм бэ? За ер нь дараа 7 хоногт хийх ажлууд нь юу юм гэдэг би болохоор өөрөө нэлээд наривчилж бичдэг төрлийн юм баггүй. За тэгээд чухал яг яаралтай одоо ажил төвлөрж байгаа ажил чи юу байгаад байгаа. За энийг нэг юугаараа тий ажлын дундуураа хийх ажлууд нь юу байгаад байгаа гэдгийг ингэж гаргаж ирнэ гэсэн үг. Ажил дээрээ бай, гэртээж бай. Ингэх юм бол хүмүүс нэг мартаад идэг шүү дээ. Тэ зарим хүмүүс зарим гэлтгүй ер нь бид нар ч байна уу бид нар ч гэсэн өөрсдөө маш сайн ингээл төлөвлөөд байгаа зэрнээсээ бичихгүй наривчилж гарахгүй болохоор өгдөд идэг. Тэр чи яасан бэ? Чи яасан бэ гэл магадгүй одоо ажилчдаа ч гэсэн ингээл яг бичсэн бол одоо би тэрийг тэнд өгсөн шүү. Хин тэр хаяг хариуцж байгаа шүү. Тэ одоо хотхон заяа бол тэр сургалтыг хариуцж байгаа шүү гэдэг ч юм ингээд өөр дөрөө ч гэсэн та ингээд бичих хэрэгтэй гэсэн. Зөвхөн нэг хүн даатгаад үлдээх биш. Тэрийг нөгөө нэг та угаасаа хариуцаад төлөвлөгөөгөө ярилцаа гаргаж байгаа юм чинь үр дүнгийн хэлбэрийн тулд та цаанаас нь ингээд ажилчдаа давхар мэдээлэл өгсдөг гэсэн. За юу болж байна? Тэр сургалт юу болж байна? Хэд үнэтэй байна? Одоо яахаар байна? Тэгэхээр өөрийнхөө төлөвлөгөөн дээр
За хатган заяа одоо сургалтаа ингээд авсан амжилттай эхлүүлсэн хатган заяа тгийж даалгавар өгсөн байгаа гэд. Нэг юм бол дараа нь танд ч гэсэн амар тухайн хүнд нь чамд тодорхой байдаг гэсэн үг шүү. За тэгвэл бүгдээрээ яаж бичих вэ гэд. Энэ дээр ингээд юм саяны нэг би 4 зүйлээ гаргаж ирсэн. Энэ тийг бүгдээрээ бичиж тий. За одоо яг бид нар болохоор мэдээж бүтэн жилийн хугацаанд юу ач чадахгүй юм чинь энэ болохоор яг 7 хоногийн төлөвлөгөө хийх боломжтой слайд гэсэн үг. Яг энэ 7 хоногт хамгийн чухал зүйл нь юу байгаа? За тэгээд чухал гэхдээ арай хугацаанд болоогүй зүйл буюу яаралтай биш гэдэг зүйл дээр бичих. Одоо юу гэдэг нь тий? Нэг бол одоо бизнес сургалтаа бол орох нь чухал. Гэхдээ дараагийн хагас өдөр учраас арай болоогүй байна. Гэхдээ би энийг жоохон бэлтгэх ёстой шүү гэдэг ч юм уу. За тэгэнгүүтээ чухал биш хэрнээсээ яаралтай зүйлүүд. За би нэг оролцохгүй бол болохгүй. Тэнд зурна. Тэ? Өөр хүнээр хийлгэж болно л да. Гэтэ одоо яралтай бас энийг жоохон мессеж шууч гэдэг юм. Таны хувьд ямар байна? Чухал биш, яралтай биш гэдэг дээр нөгөө завсраар нь нэг юм яг үндсэн нэг юм 3 ажил хийгээд цаг заваар нь хажуугаар нь хийх зүйлүүд нь юу байна гэдгийг ингээд хараад бичээд явна гэсэн үг. За ингээд бүгдээрээ бичиж тий. Энд дээр бол харагдаж байгаа юм чинь. Бэн. Мэнэ. За одоо энэ дээр ингээд өөндөө бичиж гэсэн баггүй. Чухал яралтай гэдэг юм юун дээрээ өөрсдийнхөө бизнесийг яг энэ 7 хоногийнхоо дүгнээд одоо хэрвээ эх 7 хоног одоо энэ 7 хоног л дууссан бол эх 7 хоногт та яг ямар зүйлийг хийх гээд байгаа юм бэ гэдгийг бөөндөө бичээд за чухал яг яаралтай энэ эх 7 хоногт таны одоо хүнтэй уулзах ч гэдэг юм уу эсвэл одоо шинэ сургалт хөтөлбөр зарлах тий. За эсвэл өөр бүтээгдэхүүнийг сурчлах
лайв хийх, юу хийх те мэдээлэл өгөх гэдэг ч юм зөвлөгөө пост оруулах гэдэг ч юм ингээд өөрсдийнхөө юугаар бичиж 3 минутын хугацаа өгөхөд болох болов. Манайхан 3 минутын хугацаанд яаж та чухал дараа 7 хоног руу төлөвлөлөө бичин гэсэн үг байна шүү дээ. Одоо 3 сарын эхлэн одоо маргааш 3 сарын 1 болох ч байгаа учраас 3 сартаа хийх ажлуудаа яалтаа юм яалтаа биш нь ялгаж бичнэ гэсэн үг. За минутын явуулаа шүү. За 3. За би жишээг нь харуулчих. Тэг жишээг нь юу ач? За 3 минутын За хугацаанд энэ болохоор миний яг өөрийнхөө хийсэн жишээ байгаа. Энээс таад маань хараад за яг одоо жишээ нь дараа 7 хоногт одоо юу хийх юм те. За ингээ хийх зайлшгүй ингээд нүүд бол дүгнээд ингээд явдаг. Тэгэхээр саяны дээр хийж гүйцэтгэх ажил дээрээ болвол энэ 7 хоногоо одоо шинэ сар эхэлж байна. 7 хоногийнхоо бичээд дээрэс нь дараа 7 хоногт буюу арай хугацаанд болоог үзүүлсэдээ бас давхар бичин тий. За цэнхэр дээрээ болохоор чухал яаралтай одоо орхигдсан ажлууд ч юм уу заавал өөрөө нөгөө нэг хийх боломжгүй байвал өөр хүмүүсийг орлол хийлгэх ч юм уу тийм ажлуудаа бичнэ гэсэн тий. Таны хувьд бол чухал гэхдээ одоо яаралтай хийхгүй бол болохгүй байгаа зүйл. За чухал биш ногоон дээр болохоор чухал биш. Яаралгүй буюу ажлын дунд уур амарч байгаа хугацаанд нэг одоо нэг үндсэн том ажлаа хийсэн бол амжуулах боломжтой юунууд ажлууд ямар байна гэдгээ бичээрэй гэж. За ингээд бичиж байгаа гэж бодож тий. Хугацаагаа хараад 3 минут хугацаа харчих.
Яагсан байх гэж бодож. За таад маань бичиж үзүү. Та манайхан бичиж үзсэн үү? Яг түрүүнд нэг чат бичээрэй. За тэгэхээр ягаад энийг ингэж бичүүлээд байгаа гэхээр нэгт бол яг бид нар өөрсдөө угаасаа бизнес хийж байгаа тий зөвхөн одоо юу гэдгийг ганц үнийх биш цаашаа нөгөө нэг амжилттай явах ийм зүйл чинь нөгөө төлөвлөгөөнөөс эхэлдэг. Төлөвлөгөө бол төлөвлөгөө сайн байх юм бол тий бизнес бол илүү амжилттай явах бас магадлал маш өндөр байдаг гэдэг хүртэл судалгаа байдаг тий. Тэгэхээр таад тий энэ жижигхэн нэг амархан юм шиг боловч эсвэл одоо юу гэдгийг тий за энэ битсэн бичээгүй бараг ингээ хийчихтэй ингээд бодохч үе байдаг тий бид нарт бол за төлөвлөгөөгөө тэгээ болчих штэ ямар ч гэсэн гэдэг ч юм уу. Тэгэхээр нөгөө бид нарт дараа нь ингээд нөгөө орхигдсон байх үе тэгээ нэг зүйлийг нөгөө хүнтэй уулзна гэд хэлцэнээсээ болоод тэрийгэ магадгүй бичээгөөсөө болоод ч юм уу орхигдсон тий тэнгүү тэр орхигдсон зүйлээсээ болоод эргээд нөгөө дахин уялдаа холбоо харилцаа холбоо бий болохгүй байх юм магадлал өндөр байдаг тийм учраас альчгүй та бизнес гэдэг зүйл дээрээ төлөвлөгөө хийх ёстой. Төлөвлөгөөгөө илүү бас наривчлаач гаргах нь чухал байгаад идэг. Яагаад ингэж өнгөнүүдийг сонгож өгсөн бэ гэхээр улаан өнгийг бол бид нар мэдэн ш тий. Яараарай, анхааралтай байгаарай, чухал шүү. Болохгүй шүү, гашиг амар шүү тий. Ингээд улаан гэхээр л агуулсаа төгшүүр гэдэг юм зүйл байгаад идэг. Тэгэхээр ийм зүйл дээр ирүүлэхгүй тулд тий төлөвлөгөөгөө та наривчлаг гаргах нь чухал гэсэн үг. За тэгэхээр энэчнээс ингээд таад мань ингээд бичиж үзснийхаа дараа нэг хараад үзэр. Уусаа яалчгүй хүн өдөрт 24 цаг байлаа гэхэд те 24 цагийн бизнестэй зарцуулаад, ажилдаа зарцуулаад, гэр бүлдээ зарцуулах ийм цагийг ингээд өөртөө гаргах хэрэгтэй. Тэгэхээр төлөвлөгөө гэдэг бол тэр зүйлийг нэг шугамд оруулж өгч байгаа зүйл учраас энийг бас гэр бүлдээ мөн дээрэс нь ажлын байран дээр ингээд гаргах нь чухал байгаад идэг. За тэгвэл бид нар ингээд төлөвлөгөөгөө гаргачлаа. Одоо болохоор хамгийн чухал зүйл нь юу юм гэхээр шалтгаан олох хэрэгтэй гэсэн. За энэ нэг төлөвлөгөө гаргаад нэг энэ сар дээр за энэ 7 хоногт бид нар ингээд бодъё л да тийм. Би өөрийнхөө жишээгээр явчих гэж бодож байна. Тад маань ярих боломжгүй байгаа юм шиг байна гэж бодлоо тийм. Ойлгож байна. За тийм учраас өөрийнхөө жишээг за энэ 7 хоног болохоор аймагт тэмээ хувьд жаргалтай ээж гээд маш том жилд нэг удаа зохион байгуулагддаг 3 сарын 8 зохион байгуулагддаг. Энэ хөтөлбөр дээр илүү төлөвлөгөө ажиллаж байна. За тэгээ миний хувьд болохоор яг дараа 7 хоногт яг юу хийх вэ гэхээр онлайн одоо юу гэдгийг тий ээжүүд онлайн группийг бол ер нь хариуцж авсан. Тэгэхээр дараа 7 хоногт болохоор эхний нэг өдөр нь онлайн ээжүүдэд оруулах, групптэй оруулах, мэдээлэл өгөх. Тэгээ ийм зорилготой. За хамгийн чухал 3 ажлаа тодорхойлоо гэх юм бол ээжүүдэд жаргалтай ээжийн групптэй оруулах, хоёрт нь болохоор менторуудынхаа тий үнэмлэх ийм зүйлүүд менторуудтайгаа холбогдох. За гуравт нь болохоор лайв зөвлөгөө бас 2 удаа байгаа. За ийм 3 7 хоногтой бол үнцэн ажлуудыг хийнэ гэсэн. За тэгэхээр бид нарт төлөвлөгөө бол ийм чухал байх нэ. Яа.
За өөр менторудаас юунаас мань асуух зүйлүүд байна уу? Таад мань асуух зүйл байна уу? За уг багш нь рекордоо зогсоочих тоо. За та хэд нь асуу тодруулах зүйл юу байна? Уг багш байвал рекордоо зогсоочих уу? За тэгэхээр өнөөдрийнхөө дадлага ажиллаар хамгийн чухал зүйл нь та хэдтэй энэ яг энэ дөрвөн зүйлийг ойлгох гэдэг төлөвлөгөөний дагуу юм. Сар бүтэн жилээр нь за тэгээд 7 хоногор нь бол төлөвлөх ёстой байна гэдгийг ойлгох гэж зорилоо. Тэгээд хамгийн чухал зүйл нь одоо энэ мод харагдчих штэ. Модны үндэс ямар байхаасаа шалтгаалаад мод цаашаага хэр дэлгэр шалтгаалдаг. Тэгэхээр бизнес дээр ч ихсэн адилхан яагаад энэ бизнесийг эхлүүлсэн те учир шалтгаан нь юу юм? За төлөвлөгөөн дээр бас яг адилхан гэсэн үг. Яагаад сургалтыг зарлах гэдэг байгаа. Тэ өөр нөлөө нь юу юм? Шинж тэмдэг нь юу юм? Гэдгийг тодорхойлно. Тэгэх юм бол таны дээр хийж байгаа бизнес үр дүнтэй байгаад. Төлөвлөгөө боловсруулчлаа. Тэрнийхээ дараа нөгөө учир шалтгааныг нь олно гэсэн үг тийм. Учир шалтгаан нь олно, үр нөлөөг нь олно, шинж тэмдэг нь олно гэдэг маань эргээд за өнөөдөр би 20 хүүхдэд сургууль авна гэсэн бол 20 хүүхдийг энэ сар дээр би бол 20 хүүхд авнаа гэсэн бол 15 хүүхд авчлаа. Тэгвэл 5 хүүхд нь яатсан юм? Ягаад төлөвлөгөөнд өрөөгүй тий? Тэр 5 хүүхд юунаас болоод мэдээлэл дутуу өгсөн юм уу? Үнэтэй байсан юм уу? Зар сурчлагынаа хүрээгүй юм уу? Эсвэл тэр пост рил чинь дутуу байсан юм уу? Юунаас болоод энэ тавтаа хүрсэнгүй? Тэгвэл та дараагийнхаа 7 хоногийн төлөвлөгөөн дээр дараагийн сургалтаа 20 хүүхдээсэн бол нөгөө 5 хүүхдээ нөхөхийн тулд 25 төлөвч юм. За ингээд төлөвлөгөөгөө эцсийн үр дүндээ таны нөгөө бүтэн жилийн төлөвлөгөөнд өргөдөх үр дүн чинь чухал гэсэн үг тийм. Тэгэхээр ямар ч бизнес дээр төлөвлөгөө гаргаад эргээд дандаа хяндаг байх. Манай бизнес хийж байгаа хүмүүсийн гаргадаг алдаа бол яг энэ байхад идэг гэсэн үг тийм. Хүмүүсийн юунаас харахад маш гоё сайн амар сайн төлөвлөдөг. Гэтэ төлөвлөснийхаа дараа нөгөө үр дүн буюу яг болсон юм. Энэ сургалт чи яг энэ сар дээр эсвэл зарлагдаад 10 хүүхэдтэй байх хэвээр 20 хүүхэдтэй байх хэвээр гэчихэд яагаад 10 хүүхэд авсан юм? Төлөвлөлөөр нь тараагүй юм шүү гэдэг. Юусаа дандаа ард нь
шалтгааныг нь олж авах хэрэгтэй гэсэн үг. Тэгэх юм бол таны бизнес нөгөө төлөвлөгөө гаргах чинь илүү амар бол. Тэгэхээр нэг бүтэн жилийн хугацаанд план гаргаад ирээд дараагийн жилдээ болвол бид нарт нэг ажиллаад үзсэн учраас за ер нь 2 сар дээр бол цагаан сар учраас сургууль хөтөлбөрөө бол зарлах тийм юм байна. Тэрний оронд нэг 5 сар дээр 2 удаагийн хөтөлбөр зарлалчаа гэдэг ч юм уу те. Хэрийн төлөвлөгөөнөөс хараад дараагийнхаа энэ төлөвлөгөөнүүдийг гаргах болно гэсэн үг гэсэн үг. За тэгээд өнөөдөр миний тайлбартай дасгал ажил таалгаар энэ зургийг нь бас давхар орчих байх гэж бодож байна тий. Тэгэхээр таад маань бас зургаас нь асуух зүйл байвал асуугаад тэгээд ингээд зургийн дагуу хийж үзээд ямар байна. Тэгээд таадтай асууж лавлах зүйл байх юм бол бас надтай холбогдоод мэдээлэл аваасаа гэж хүсэж байна. Тэгээд хамгийн чухал нь би өөрийнхөө дайм тавтамынхаа сургалт хөтөлбөрийг яаж явагддаг талаар тий хэрхэн бид нар төлөвлөгөө гаргадаг талаар бага хэмжээний мэдээлэл өглөө. Тэгээд таад маань өөрөөсөө бизнес дээр хувираад ингээд төлөвлөгөөгөө бичээд яваасаа гэж хүсэж байна. За баярлалаа. За хукагтай баярлалаа. За манайхнаас өөр төлөвлөгөөний дагуу асуулт тодруулах зүйл байна уу? Сая дагаад хийж үзсэн хүн байна уу? Дагаад хийгээд бичсэн. За баярлалаа гэж нэрлэсэн явлаа. За магадгүй хийж амжиг бол таад маань зургийг оруулсан байгаа. Одоо 3 сар маань эхэлж байна те. Тэгээ 3 сартай хийх төлөвлөгөөнүүдээ маш сайхан нарийн гаргаад хувь чатаар